арав дахин нэмэгдүүлсэндээ тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох гэдгийг арай бага байна л гэж үзэж байна. Үнэхээр өнөөдөр төсвийн хөрөнгийг өргөө өнгөөдүүлж одоо ингээд хариуцлагагүй ажиллаж байгаа юм хүмүүстэй бол үнэхээр жоохон чангахан шиг хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Гэрээгээ биелүүлээгүй тэгээ ийм сүлжээ тендерийг ингээд авдаг өгдөг юм сүлжээ бий болчиход байна шүү дээ. Тэгээ эн чинь нэг 5-аас 10 дахин хөдөлмөрийн өсний доод хэмжээтэй тэмцэх хэмжээний мөнгийг өгч шүү дээ. Ямар ч асуудалгүй нэг 500 мянган төгрөгөөр торгуулах бол ямар ч асуудал ш. Тийм учраас энийг нэг жоохон хариуцлагажуулаад илүү чанга одоогийн нэг өргөн барихтаа оруулж ирсэн заалтыг баг аваа явуучих боломжтой байсан юм биш юм уу гэж асуух гээд байна. Тэгээд тэр тендерийн харж агсаалтыг гарцсан тендер авчаад биелүүлж чадаагүй өөргөө муу гүйцэтгсэн тэр нэг хөдөө орон нутагт барьж байгаа зарим барилгын чанар стандарт нь хангагдахгүй тэгээд эргээгээд нөгөө засварлах хугацаанд ч засаж өгдөггүй нэг тим юм бол айгүйх байна шүү. Тэгэхээр энэ хариуцлагыг л энэ хуулийн ер нь хамгийн амин чухал асуудал нь ядаж тендерт ороод байнга муу ажил хийдэг компани дахин тендер аваад байгаа нь л утгагүй байгаа юм. Тэгэхээр л хариуцлага тооцож чадахгүй шүү дээ. Одоогийн хуулиар ч гэсэн харж ихсаалтыг харгалзан үзэн тендерт оруулахгүй байх энэ төр гэд хяналтын чигүүрэг дээр нь бол зөндөө олон заалт биш. Гэхдээ л хэрэгжихгүй байгаа юм. За. Баяр цагт. Сад. Оюун хорлол гишүүнтэй бол санал нэг байна. Энэ нөгөө захиргааны хэрэг байгаа учраас захиргааны хэрэг дээр бол бид нар 5-аас 10 дахин гэдээ орчиж байгаа. Эрүүгийн хуулийн дээр болохоор 50-аас 250 дахин гэж uuсын заалтанд байгаа байхгүй. Энд чинь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй зөвхөн захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа хэсгээр энэ торгуулууд ч явж байгаа байхгүй. Цаана дахиад эрүүгийн хуулийн хариуцлага давхар байж байгаа байхгүй.